Өнөөдөр би Лондонд ирсэн. Руби Лондонд ирчлээ. Миний эхний байрлаж байгаа байр танарт харуулъя. За. Амар хөрхөн жижигхэн тэгснэ бүх юм нь багтцсан. Яг ийм одоо оюутан сурагч нарт төгс тохирох өрөөлээ. За тэгээ үүднээс болохоор за ийм хаалгатай энэ дээр болохоор одоо галын гарц марц гэ аюулгүй юмнуудыг бичсэн байна. Тэгээд escape гэдэг нь одоо миний байрлаж байгаа оюутны байр шиг байр гэх юм уу? Хаал нь болохоор гаднаасаа картаар онгодог. За тэгээд энэ дээрээ хөөрх юм ном момны тавиур ер нь ингээд хүссэн юм ингээд тавьчих болно. Манай цонхоор одоо ингэж харагдаж байна. Тэг нэг хүн юм хөрхөн ортой. Тэгээд ийм night stand нь байгаа. Эндээ шургуулгатай, дороо юмтай. Юуны цэнэглэгч ийм 3 оролттой байд юм билээ шүү. Ердөөсөө битэн ийм цэнэглэгч авчраарай. Намайг ирэхэд ийм 2 том картон хайрцаг хүлээжсэн баггүй. Тэгээд би энэ юу юм болоо энийг авах уу та нар гэсэн чи надад зориулсан гэсэн. Тэгээ нэг картон хайрцагт нь болохоор яг энэ одоо хүнжил, даавуу, дэвсгэр, матрасны углаа, тэгээд дэрний уут гэх мэтчлэг ор хүнжлийн хэрэгтэй бүх юмнууд байсан. Дахиад нэг картон хайрцагт нь болохоор галтгооны бүх хэрэгсэл байсан. Маш олон төрлийн хайруулын таваг, тогоо, хавтгай таваг, хоолны ийм таваг, стакан, аяг, халбах сэрээ гэг нэг хүний хэрэгжилж болох бүх төрлийн юмнуудыг агуулсан байсан. Тэгээд би одоо энэ дугаараа 7 хоног тийм болохоор ингээд яг өглөөний цай ууж магадгүйгээд ийм аяг гэдэг яг нөх хэрэгтэй юмнуудыг гаргаад тавьсан. Тэгээд бусдын болохоор тийшээ далд хийцэн байгаа. Тэгээд энэ зай эзлээдсэн болохоор бишээ тавьсан. Энд болохоор хөнгөө хувцснуудаа өрөө тавьчвал зүгээр юм билээ. Яг удаан хугацаагаар одоо энэ амьдрал жижиг шимнаа тавьсан. За тэгээд энэ ширээтэй хэсэг нь ингээ үнэхээр хөөрхөн за. За тэгээд ширээний хаян тавиур дээр болохоор би камера, нүдний шилээ, тэгээд гоёл чимэглийнхаа харьцгийг тавьсан. За тэгээд энэ дээрээ одоо энэ ширээний гэрлийг асааж масаагаад бичлэгээ бүрдээд хичээлээ хийж болно. Тэгээд би болохоор өчигдөр ирсэн. Өнөөдөр гэрээсээ гарах гэж энэ бүтэнсээ өдөр маргаашнаас хичээл эхэлнэ. Тэгээд ингээ мейкап энтрээ тавьсан. Тэгээд орой оройд ер нь дахиад жоохон зэгцэлнэ. Маргааш нөгөө хичээл эхэлчихвэл би тухтай бичлэгээ чадахгүй байх гэж бодоод өнөөдөр бүтэнсээ өдөр гадуур гарч одоо хэрэгтэй юм цуглуулангаа энэ хаваа жоохон судлангаа нэг мөсөн гэрийнхаа бичлэгээ хийжээ гэж бодлоо. Тэгээд энэ дээрээ юм хөрхөн бас 3 шургуулгатай том жижиг дундгийн хэмжээгээрээ тэгэхээр айгүй амар. Тэн дээр ингээд тавиуртай энэ дээр ч гэсэн тэгэл галтгооны хэрэгсэл ер нь ингээд юм тавьж болохоор одоо багтаамж ихтэй. За одоо шкаф айгүй хөрхөн юм цагаан байгаа. Яг нэг хүнд зориулсан шкаф. Тэр дэшээ би болохоор энд ингээд цүнхнүүдэд тавьсан. Тэгээ энд бас готлнуудаа тавьсан байгаа. Тэгээд ийшээгээ дотоороо хувцас амис ч юм уу тэг жижиг сажигнууд ингээ хийж болно. Сара ийм арь хөрхөн талтай яг юм урт бүтэн бие хаг гарсан талтай. Ер нь гоё юм аа. Энэ дотор байр гэдэг чинь яг ийм гоё байвал миний төсөөлж яснаас бүр үнэхээр гоё цэвэрхэн байсан. За тэгээ энийг хагаад ийм хөрхөн цав цагаан. За тэгээ энэ та нар бас шкаф гэж бодож байна уу? Энэ болохоор манай ариун цэврийн өрөө. Одоо ингээд энэ хаалга байгаа шүү дээ. Үүдний хаалгаар орж ирээд ингээд нэг өргөлж юм байсан байхгүй. Тэгээд би уг нь яг юм тусдаа ганцаараа байх, дотроо ариун цэврийн өрөөтэй тийм байр уг нь хүссэн. Тэгээд ямар амар том шкаф бэ гэж бодож байсан байхгүй юу? Нээж үзсэн чинь за ингээд хамт камераар өгүүлж аваад оръё. Ийм хөрхөн цэвэрхэн ариун цэвэр өрөөтэй. За ингээ орж ирээд би болохоор эндээ нүрэ арч халчруу өлгцөн. Тэг ингээ хэрэгтэй юмнуудаа гаргаад тавьсан. Тэгээд энэ альчуурнууд ч гэсэн одоо түрүүний картон хайр цантар байсан гаргаад тавьсан. Тэгээд ийм хөрхөн шүршүртэй цэвэрхэн. Тэгээ ус нь бол ямар ч асуудалгүй гард юм билээ. Тэгээд энэ толин ч гэсэн ингээд шүүгээгээ боддоо. Тэгэхээр ер нь ингээ бүх юм багтана. Супер cute байгаа зү. Тэгснэ болоогүй заяа. Энэ гаднал нь ер нь бүр гоё юм бэлээ. Тэг бүгдрээ одоо хамт гарцгаая. Ruby in Korea гэж хичлэг хийжсэн ш нэрээ. Одоо Ruby in London гэж нэ. Манай орц нэг иймэрхүү. Одоо юм бэ бас. Тоос орч вэ.
Нэг давхар нь тэг давхар гэж явдаг. Тэгээд тэг 1 2 гэдэг. Тэг давхар дээр болж байна. Ямар гоё юм бэ. Ямар гоё юм бэ. Ямар гоё юм бэ. Ямар гоё юм бэ. Ямар үзэсгэлэнтэй юм бэ. Би бүр амар гоё газар ирчлээ энэ хараа. Юу ярьж байгаа мартчихлаа гоё юм аа. Энэ Бамака энэ хараа. Чим гоё газар ирсэн биш. Им өндөгтэй, мөөхтэй им сэндвич аваа. Тэгээд нэг Earl Grey цай. Дэм apple cinnamon юу ч гэсэн гоё яриад авцгаа. Өнөөдөр миний хичээл ихний өдөр тэг би амар хоторчлоо гэж таад 15 минутаас илүү хотороод оруулахгүй гэсэн байхгүй юу? Оройтож гарсан нэгдүгээр, хоёрдугаарт метрогоо олсон чинь метро нөгөө ингээд хоёр талтай байгаа шүү дээ. Нэг нь ийшээ явдаг, нэг нь ийшээ явдаг. Тэгээд би бурууд нь суучвал бүрийг хоцсон ингээд амар нягталж харах гэж бас удцсан. Эндээ ирсэн чинь хаяг байдаггүй. Тэгээд бүр толгоо ингээд тэгэл за ямар ч гэсэн нэг давхартай German bakery гэдэг нэг юм bakeryтэй гэсэн ингээд тэрийг нь хаагаад тэгээ одоод очсон чинь ашгүй одоо ингээд энэ дээр нэр мэдтэй юм одоо цаас нааж магаад харагч гинүү энэ нэртэй цаас нааж магаад тэгээ одоо шалгалт авна гэсэн юмсээс тэгээ одоо 8:30 болж чинь би юм мэдгээ гараад ирсэн. Энэ бүр үнэхээр гоё амттай. Тэгээд ингээд 1 2 3 махад 12 паунд болсон. Ямар ч өнөөдөр сургууль дээр шалгалт малгатаагаа хичээл хахны өдөр өнгөрөөч. Тэнтэй хуучраа алдсан. Маргааш дээрээсээ 7 малаа гэж гараад тийшээ 30 минут явд юм байна. Тэгээд сая эхлээд намайг одоо бүртгэж явж байгаа байхгүй юу? За бавмаар гэд надаас ингэ юм асуугаад за чи ингээд YouTube хийдэг гэлөө ямар хуу одоо сэдвтэй бичлэг хийх юм бэ ингээд хайлтны юм ярьж агаад миний төвшнийг ерөнхий мэдээд тэгж яхад тэнд байсан хүмүүсийг харсан чинь бүр маш олон насны хүмүүс байлээ. Би дандаа жоохон хүмүүстэй хажууд байх гэж бодсон байхгүй юу? Одоо 10 жилээ төгсөж байгаа, оюутан болох гэж байгаа ч юм уу, зуны хамралаараа ирсэн ч юм уу. Тэгсэн чинь бүр юм ахнар махнар байсан заяа. Нохоо мохотойгоо ирсэн. Францд би ингээ ажиллаж амьдардаг гэж мэгээ. Тэгэхээр бүр амар гоё гоёстэй. Хүмүүсээ зүгээр цэвэр нөгөө англи сурах гэж ирж байгаа. Нас хүүс мэрэгжил боловсрол тиймэрхүү юмд өрдөөс хамаагүй. Монгол нөгөө английн сургалтанд явдаг байхад миний төвшин B2 байсан байхгүй юу? Дүр нь бол чөлөөтэй ойлголцож чадна. Гэхдээ яг юм бас 100% юм унган юм шиг ярихгүй. Британи гэж авч байгаа шүү дээ. British English нэг юм аялга акцент байгаа. Тэгээд тэдний ингээд сонссон чинь бас жоохон ойлгохгүй лээ. Айгу хурдан яриад яг American English-с жоохон ялгаатай. Жоохон гэж ер нь ялгаатай. Надад гэхдээ British аялга айгу үзэгдлэнтэй сонсогддог. Дууд болж байгаа юм шиг. За бүр ингээд амар гоё ингэж тэгээд бас өчигдөр танилцсан Абиг гэдэг залуу бас always all the time гэдэг амар гоё ярьдаг. Ингээд аялга нь дуудлага нь ингээд одоо энэ өргөлт, уналт, босолт гэх юм уу хоолойны одоо энэ юу амар гоё бүр ингээд айгүй сонсголонтой, үзэсгэлэнтэй. American English-с ялгаатай нь American English айгүй амаа том ангааж ярьдаг юм шиг л амны хайрцаг юм. Ингээд ам нь илүү суул. Харин British English болохоор ингээд уруулан жоохон чангардаг юм санагдсан. London Bridge always all the time. Нэг юм уруулан чангараад байгаа хгүй. Тэгээ амны хайрцаг том биш. American English always all the time гэж байгаа шүү. British нь болохоор always all the time. Ингээ үлээх гэж байгаа юм шиг юм болов. 8:46 болж ин цагаан ууцсан, гоё болчлоо, цэцэл намарчлаа, хоцроогүй бодоод тэгээд нэрээ миний өчтөр авсан tank top гоёод. Тэгээд би түрүүнээрээ хоцроод ингээ гүйж явахдаа бүр инээд үрээдсэн. За би Лондонд ирсэн хичээлээсээ хоцрох гээд гүйжингээ боддоо гэд ингээд айгүй аз жаргалтай бүр ингээд цаанаасаа бүр юм амар юу болоодсэн ингээ гиглээ бүр ингээд гэд бүр ингээд за бай. За сайн байцгаана уу? Одоо завсарлаж гин. Тэгээд миний хажууд сууж байгаа юм болохоор Ина гэдэг. Её зовут Ина. Hi, меня зовут Инна. Мы только что познакомились. На курсе. А вы долго в Лондоне уже живете? Это 2-я неделя пошла. А сколько вы будете здесь? 2 недели. Вот это, кстати, очень вкусная вкусняшка из немецкой бейкери. А как долго вы уже учите английский? Когда-то учила в школе, теперь вот решила просто побыть в Лондоне. Do you like to be in London? Is it your first time? Yes, it's my first time in Europe actually. Oh, really? I still cannot believe I'm in London. Oh, really?
Даже мусорка красивая. Здесь все очень красиво. British accent is so beautiful. It's like they're singing. Yeah, very soft and pronunciation is beautiful. When I first landed at the airport, I asked one lady, "Where's the toilet?" And she answered me, "Straight over there, my dear." And I was like, "Wow." Энэ болохоор Saint Paul's гэдэг ийм сүм гинэ. Тэгээ сүм нь болохоор үнэгүй байдгүй юм байна. 26 паунд буюу 100 хэдэн мянган төгрөг юм уу? Ёо ямар гоё юм бэ. TikTok гинэ. Тэг хүмүүс ингээ очилж байна. 26 паундаар сүм орж үзгүй яах вэ? Гадна талаар нь. Ёо энэ. Энд гоё зураг авах юмсан. Миний зураг авчих юм байна уу? Оо тогтчихлоо шүү дээ. Яа би зүгээр санамсаргүй байж байгаад ямар гоё газар болтвоо. Тэн хөшөө бас амар хөөрхөн байна. Нүгдэг хөшөө юм болоо. Тайлбар энэ юм байна юм болоо. Яа энэ нар мар гараад яг юу болоод байгаа юм бэ? Яа тийшээ явж үзт юм уу? Эсвэл ийшээ явж үзт юм уу? Ёо ямар гоё юм бэ. Яа би яг одоо энэ амьдралдаа бүр айгүй талархаж байна. Оо би бүр амар гоё газар ирчлээ энэ хараа. Ёо юу юм бэ. За одоо би харах гэж байна. Тэгээд харж байгаа одоо метрогоо үзүүлье. Одоо эндээс бүгдээрээ Jubilee line гэдэг рүү суун. Сумаа дагаад явна. Урсдаг шигт нь айгүй юу. Маш урт заяа. Ингээ хараад. Тэгээ удаан ингээ зам руу гараад явах эсвэл толгойр гэдэл ингээ метро чи хоёр талдаа ирнэ. Нэг нь ийшээ явдаг, нөгөөх нь ийшээ явдаг. Буруу зүгтээ суучих юм бол мэдээж чад эсрэг зүг рүүгээ яваад өгөн. Тийм болохоор зөв зүг рүүгээ сууж нүггүй бидгээс харах хэрэгтэй. Одоо нөгөө аппликейшн дээр чи очих байгаа газраа ингээ харуулахаар одоо бүгдээрээ Green Park гэдэг стейшн дээр байгаа хгүй юу. Тэгээ Jubilee гэдэг лайн суухаар дараагийн буудлын нь Westminster ингээ гараад ирж. Тэгээ аль зүг рүү суугаа харцгаая. За одоо энэ дээр ингээ харагдчихээн. Одоо Bond Street, Baker Street дараагийн буудлууд харагдаж байгаа. Тэгэхээр энэ зүг нь биш. Тэр зүг нь гэсэн үг. Тэгээ би сая энэ талд нь суусан бол гэрээсээ бүр холтох нь шүү дээ. Ингээ маршрут нь харагдчихээн. Green Park, Canada Water гэж харагдаж байгаа. Проны буудлын одоо энэ надад нөгөө юу шиг санагдаад лээ. Amazing Spider-Man-ийн нөгөө нэг гөрвөлтэй ангитай. Энэ юу н ажлын цаг дуусч байгаа болохоор ер нь юмнууд нь 7-8 гээ хаач тийм байна. Энэ Английн метронд ингэж налдаг хэсэг үүд юм лээ. Одоо ингэж ийм парламенттай ингэж налдаг хэсэг суудаггүй. Би өнөөдөр 22,467 болоход 16 км алхсан байна. Йоо, за ирсэн шүү. Гарцсан хаана юм бэ? Өнөөдөр бүр айгүй олон дүрс биччихлээ. Камерны цэнийг дуусгах гэдэг. Би одоо гэрийнхаа доотлын зүгээр жижиг сажиг юм цуглуулъя гэж бодсон. Гарахтаа бас дахиад энийг уншуулад тэгээд гардаг. Миний бас нэг ажигласан юм нь эдгээр зүүн гарын дүрм баримталдаг юм шиг үлээ. Хүмүүс нь одоо баруун талаар хүмүүс доош буугаад байгаа байхгүй юу? Урсдаг шатнаар болохоор баруун гарынхаа дүрмийн баримтлна. Баруун талтай ингэж шахах зогсно. Тэгснээ зам гарахтаа би яг Монголынхтай адилхан урсгал нэг адилхан болов гэж бодсохгүй гэсэн чинь миний ажигласнаар зарим газар нь машин ингээ баруун талаас ирээд зарим газар нь зүүн талаас ирээдсэн. Тэг ингээ баруун хараад гарах гэнгүү зүүнээс гинт машин ирээд эсвэл мэдхгүй би буруу анзаарсан юм уу? Зам гарахынхаа доор нь баруун зүг рүүгээ хар, зүүн зүг рүүгээ хар гэж бичсэн байсан байхгүй юу? Одоо энэ дээр чинь look left гэдэг ингээ бичсэн байгаа байхгүй юу? Тэгээд би гайхаад исэн. Яагаад ингээд яг ийм хэмиг ингээд доор бичээд байгаа юм бол гэж бодсон байхгүй юу? Жим ингээд 10 жил бүр нийлээр ингээд хахад бараг заадаг үстэй. Бараг ингээд рефлекс болсон байдаг үстэй гэсэн чинь зам болгон дээр ингээ өөр юм шиг үлээ. Эсвэл энэ ч нөгөө бүсчилсэн байлаа л дээ. Зон 1, зон 2, зон 3 муруу гэд. Тэгээ зон 1 дээр өөр байдаг, зон 2 дээр өөр байдаг гэж магадгүй. Тэгээ ороод ямарчсан хүмүүсээ цоглуулаад. Би бүртлээ явж байна. Баамэн.
За, өрөөнд ороод ирсэн. Одоо та нарт авсан юмд харуулъя. Энд чинь 4 паунд байсан баха. Ингээ ирсэн тийм байна. Тэгээ энэ дээрээ би яг энэ дээр нь Emily in Paris гэдэг шиг Ruby in UK гэж бичлээ. Эсвэл Ruby in the United States. The article авахгүй л гүдээ авах юм болов. Энэ минийгээ мэдэхгүй байж иж үгүй яг юм юу юм байна. Нөгөө тавчилсан нэрэн дээр the авах юм байна. Одоо жишээ нь зөвхөн USA-ийг Америк гэж хэлэх юм бол Ruby in America гэж хэлэх юм байна. Яг United States гэж хэлэхээрээ Ruby in the United States гэж хэлэх юм шиг байна. Тэгэхээр UK гэж байгаа юм чинь Ruby in the UK гэж хэлэх нь зөв үү? Ямар хэцүү бэ? ChatGPT-гээс асуусан. Тийм биш үү? Зөв байна. Цаа асуучлаа. In the United States, in the UK гэж. Яг England, Britain гэж хэлэх юм бол эсвэл Great Britain гэж хэлэх юм бол зүгээр энэ авах юм байна. In the United Kingdom. Гойма. Энэ нөгөө нэг хүнс авсан байна те. Тэгээ бүгдээрээ хэдэн төгрөгөөр юу авсан харъя. За 2 банан 0.27 паунд гинэ. Тэгээ хоёрыг авахаар 0.54 паунд болж байгаа юм байна. Өглөө үед нь дээрээ мюслитэй юм йогурт байна. Чиа үртэй. Энэ болохоор 1.5 паунд. 150 паунд. Дараа нь би ийм манго авсан. 250 грамтай юм байна. Энэ болохоор 260 паунд. Тэгээ бас ийм уурагтай йогурт авсан. Уурга угаасаа сайн авах хэрэгтэй. 120 паунд гэж юм. Тэгэд болцсон. Тэгээ энэ бүгд нийлээд 614 паунд болсон байна. Тэгээ одоо мангогоо идэнгээ гоё бичлэгээ хэвлүүлээ. Би нэрээ яах гэж англид ирснэ хэлээгүй юм шүү дээ. Би нөгөө Instagram дээр broadcast channel дээрээ хилээ сайжруулна, хэлний сургалтанд сууна гэж ярьж байсан. Тэгэд би орчинд нь ирээд сурж байгаа. Миний сурж байгаа сургууль болохоор EC English гэдэг сургууль. Тэгээд 7 хоног болгон өөр хотуудаар явна. Тэгээд яаж ишээ ирсэн, яаж зурчлуулсан, яаж сургуулаа олсон, визэн дээрээ яасан масан. Би дараа нь яг бүтэн бичлэг хий гэж бодож байна. Яг орчинд нь ирж сурах хэрэгтэй үнэхээр гоё юм байна. Ингээл амар хөрхөн байранд байрлал, байр марийн ингээ цаанаасаа зохицуулаад өгчдөг. Миний харснаар Турк, Орос, Солонгос, Хятад, Франц хүмүүс айгүй их байлээ. Тэгээ мэдээж төвшин тогтоох шалгалтаа өгөөд тэгээд яг өөрийнхөө таарсан төвшөнд очино. Яг заавал одоо англиар айгүй сайн ярьж ойлгодог заавал тийм хүмүүс л очино гэсэн үг өрнөөсөө биш. Бүр ингээд 0-оос нь эхлээд заадаг тийм анги хүртэл байд юм билээ. За Лондонд ирсэн сайн 1 дэх 2 дахь бүтэн сайн 1 дэх 2 дахь бүтэн сайн 1 дэх 2 дахь Лондонд ирсэн 3 дахь өдөр сая хичээлийнхаа 2 дахь өдрийг тарчаад тэгээ юм идэх гэж нэг юм кебабны газар ороод ирсэн. Тэгээ хамт хоолоо захиалаа. Яах вэ? Им донат шүү дээ. Берлин донат bites гинэ. Энийг авчиг гэж бодсон шоколадтай юм байна. За өөр mains буюу яг үндсэн хоолнууд нь байна. Энэ wrap-ыг авчиг гэж бодож байна. Махаа сонгох юм байна. Chicken beef mix крем авъя гэж бодож байна. Соусаа бас сонгох юм байна. Spicy sauce, melted cheese. Spicy sauce сонгочихсон юм. Эндхийн spicy нь ер нь их амар spicy биш хаа. Тэгээ ундаа болохоор кола авчи. Нийлээд 12.27. Тэгээ Apple Pay-рээ ингээд төлчихье. Одоо ингээд хүлээлээ. 8 болж гин. Тэг би сая Зара ороод нэг юм хөрх ягаан топ аваад өмсөд үзчихье гэсэн чинь хааж ингээд тэгээд ямар ч алхасаар агаад нэг амар гоё газар ирчлээ. Дахиад зүгээр л нүд хааш харна тийшээ хараад. Тэг ер нь Лондон ч нөгөө юм бүрхэг гэсэн штэ. Одоо энэ зүгэр бол бүр супер гоё юм. Тийшээ явъя. Тэгээд Лондон ёо та нар гэхдээ энэ юу ярьж байгаа мартчихлаа гоё юм аа. Ер нь бүрхэг цаг агаартай гэл ингээл бид нар мэдэн штэ. Тэгээ өнөөдөр яг тэр бүрхэг цаг агаар нь эхэлж байгаа шиг байна. Тэгээ угаасаа яг юм 100-ны 1-2-7 хоног нь яг юм нартай, салхихгүй, халуун байдаг. Гэсэн тэгээ би яг
тэрний 1-2 өдрийн үзэж чадсандаа айгүй баяртай байна. Гэхдээ яг юм одоо сэрүүхэн цаг агаар бүрхэг салхитай цаг агаар нь тийм одоо солонгосын салхи айгүй юм жаварлаг бүр юм хахир байсан байхгүй юу? Бүр ингээ яс руу ороод шанхаад ч ихсэн салхи нь ингээд бүр хаг ташаадсан бүр дотроосоо бүр ингээд тэгээ энд болохоор ёо энд ихтэй яг юу юм бэ бурхан би хаана удаага мэдхгүй байгаа амар гоё юм. Тэгээд энд болохоор тийм биш юм байна. Салхи нь айгүй тухтай бүлэхэн тэгснэ ингээд бас байнга зогсоод айгүй салхилаад байхгүй хэсэг салхилж агаад тэгээд болчтой юм байна. Тэгээ энэ хэсэг бол бүр үнэхээр бүр ингээд хиймэл аюухан шиг харагдаж байна. Бодит биш юм шиг. Гоё гайз. Энэ юу нөө миний хараа хүрдэхгүй. Ямар сонио муухан өнцөг байдаггүй хот вэ? Бүх өнцөг нь гоё юм. Зүгээр ингээл алхаж байгаа гудамж нь амар гоё. Надад яг юм мэдрэмж төрөөд байна. Одоо жоохон бамак намайг ингэж явж ийн гэдгийг ингээд төсөөлж исэн болов гэж бодохоор айгу хөөрхөн санагдаад байна. Тэгэд би яг тэр жоохон бамакийнхаа одоо том их чинь тэгээд яг юм жоохон дүүгээ хөтлөөд бамакыг хараа. Чим гоё газар ирсэн биш бамак гэл ингээд тэгээд агуулаа явж байгаа юм шиг. Би бол ингэж бодлоо. Лондонд бол ертөөсөө газрын зураг ашиглах шаардлагагүй. Ямар нэгэн аяллаа маршрут гаргах шаардлагагүй. Зүгээр л нүд чинь хаашаа чамайг харуулж ийн. Бүрсэн зүгээр байгаад ингээл гайхшруулсан гоё юм зүгээр ингээл зам бугасаал гараад ирэх юм байна. Ялангуяа энэ хоёртуудаар аялах уцаа оролдоод бүр байнгын доор өгдөө штэ ингээл хөдөлгөөний дутагдал авах юм. Үзүү гоё иргээд байгаа байхгүй юу? Дэш хараад уу дэш хараад ингээд за би замынхын учрыг ер нь ойлгосон шүү. Эхлээд дандаа баруун хард юм байна. Монголд эхлээд зүүн хардсан штэ. Ингээхэл баруун харчаад дараа нь талаас маш ирд юм байна. Өчигдөр би нөгөө нэг 20-25 мянга алхаад арайсан ч миний хөлбөр ингээд мэдээг алдсан байсан. Ингээд суусан ч бүр ингээд час гэж бодгоо бүр. Одоо дараа нь гоё юм байгаль харж нүдэ баясамаар. Энэ Лондонд амьдардаг хүмүүс өөртөө айгүй гоё хотод амьдарч ийн гэж боддог болов. Эсвэл ингээд бассан мэт байлаа. Зүгээр ингээд нэг рандом нэг юм гоё цамхаг байждаг. Одоо нөгөө Лондон бриж дээр ирж байгаа байхгүй юу? Тэгээд яг одоо тэнгэрний юм тод харагдаж байна. Барилга хаахгүй. Тэм болохоор би та нарт яг энэ бүрхэг тэнгэрийг харуулъя. Одоо яг миний харж байгаа зүйл маш үзэсгэлэнтэй байна. Roman Britain үе гэж байсан гэсэн штэ. Манай эртний 40-д оноос 400 жилийн турш ромчууд одоо эртний ромчууд одоогийн италиуд гэсэн үг. Тэд нар Британиг одоо эзэлж ирсэн байхгүй юу? Тэгээд тэр үедээ энэ гүрийг барьсан гинэ. Одоо энд дэштэй нийт 115 төрлийн загас, 12 төрлийн шувуу бас байдаг гэж байна. Roman Britain-ийн дараа Anglo-Saxons, Vikings үе гэж байдаг байхгүй юу? Тэр нь 5 дугаар зуунаас 11-р зуун хүртэл үргэлжилсэн. Тэгээд тэр үед Vikings нар дайраад энэ гүрийг нураас хичээлийн 3 дахь өдөр нэг цаг маг орсноо дунд нь 15 минут завсарлаад цаг гарan ингэ явдаг байхгүй юу? Бараг 2 цаг ч юм уу? Ямар ч ихний цаг дээрээ бүр үнэхээр нөгөө бос чадахгүй нөгөө өдрүүд хэлсэн. Тэгээд юм нь өвчлөхгүй айгүй хэцүү байлаа. Тэгээд бүр гүрийж байгаа босоод ирсэн. За тэгээд одоо ихний
хоолой идэх гэж нэг болохоор юм нөгөө дээр ийцэн. Тэгээ одоо болохоор цаг 12 өнгөрч байгаа. Зарагийн нэг аюу том хэмбэр болж байгаа маань л 60 марга хөнгөн үү. Тийм хөрхөн 2 3 топ харсан. 7 паунд гэж илүү. За би нөгөө нэг хүчрээ ирсэн Saint Paul's гээд сүм дотор ороод ирсэн. 26 паундын тикет аваад энд ингээд авлаа. Массаж босгол юм байна л да. Ямар гоё юм бэ? Сүрлэг юм бэ? Ингээ бас ийшээ хандив өгч болд юм байна. Нийт цэргүүд хэгийн дурсгалд зориулж энэ хөшөөг барьсан байна. Йоо, ямар гоё юм бэ? Та нар ер нь ямар шашинтай вэ? Хэрэг сүмд явдаг вэ? Яаж залбирал үлддэг вэ? Би бол иймэрхүү залбирал энэ төр үлдэх айгүй дуртай. Гэхдээ одоо юу гэдэг христийн шашны залбиралчаар өөр байгаа, муслим шашных өөр байгаа. Яг юм тодорхой алхамтай, дараалалтай тийм залбирал бол хийдэггүй. Зүгээр л ингээд байгаа бүх зүйлдээ талархаад ийм аттай сайхан амьдарч байгаа да. Ингээл бурхандаа те бурхан universe юу гэдэг ямар нэгэн дээд хүч байгаа. Тэгээ тэр нь ингээ үнэхээр талархаж байна. Миний хувьд хизээж бүтлгүүтлэх гэж байхгүй, миний хувьд хизээж азгуутлах гэж байхгүй. Миний амьдрал тохиолдож байгаа бүх зүйл яг миний сайн сайхны төлөө л тохиолдсон байдаг. Гэ тэгэж одоо итгэдэг. Ямар нэгэн зүйлээр өрдөөсөө дутаагүй. Надад хэрэгтэй байгаа бүх зүйл надад байгаа. Бүх нөөц боломж ерөн бүх зүйл надад байгаа. Харин миний хүсэж байгаа бүх зүйл над дээр ирэх гээд замдаа явж байгаа. Гэ тэгэж залбирдаг. Би дахиад доошоо бууцсан. Би доороо юм байдаг гэж өрдөөсөө мэдээгүй. Тэсэн чи энд дандаа юм crypt гэдэг юу гэсэн үг юм болоо crypt гэж. Сүмийн доор байдаг булшны газар юм байна. За бид нар юм ром тооллын системийг ашигладаг штэ. Гэхдээ 40, 50, 60, 70, 1000 гэдгийг яаж бичдэг байсныг мэддэг байсан. Одоо жишээ нь энэ булш дээр болохоор за 5 сарын 1, 9 сарын 14 гэдэг нь ойлгомжтой. Тэгтэл ард нь байгаа энэ үсэгнүүд болохоор 1769 онд төрсөн. Нас орсон он нь болохоор 1852 он гэж байгаа юм байлээ шүү. 9 сарын 14-нд өөд болсон нэг юм хүний хөшөө байна. Гэхдээ одоо энд байгаа булшнууд бүгдээрээ жинхэнэ булш биш элгүй дээ. Ямар амар юм бэ? Энэ жинхэнэ булшнууд гэж шүү дээ. Яа, миний шар ус босчлоо. Яа, бүр чих ингэж яаж юм. Oh my god. Одоо энэ хүн одоо энэ дотор чихнээсээ хүний цогцоогоо гэвд тоо. Одоо энэ дахиад нэг булш байна. Энэ булшин дээр бол гიშгэж болохгүй байх. Тэр мэдээж хажууд нь хиний булш ямар түүхтэй хүн байсан гэдгийг ингээд бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ бүр ингээд жихнээсээ хүмүүс ингээд цэцэг мэцэг тавьсан байна. Өөх. Яа миний бүр зөх мог татаад шít. Би арай ч юм жинхэнэ мэх юм гэж төсөөлсөнгүй. Зүгээр л хөшөө байлгүй дээ. Гигэнд тусгалсан зориулсан байлгүй дээ. Яа би бүр яг салгалж өглөө. Ээжээ. Автас мишэрч гинөө. За ирээд байна. За би сая энэ байкийг унж үзлээ. Одоо энэ байк унжахдаа юу гэж бичлэг хийх вэ? Тим амир баавартай тий. Монголдо
эко байк унж үзээг үжиж ин да лаймыг нь унцсан бичлэг хийгээд явна сте. Уг нь ингээ урдаа юутай юм сакстай. Тэгэхээр тэр саксан дээр ууг нь тогтоох боломж байгаа. Гэхдээ ер нь жоохон хэцүү юм билээ. Тийм болохоор тогтоогоогүй. Ер нь бол яг Монголын эко байктай адилхан аппликейшн татна. Apple Pay-ээр шууд цэнгэлжтэй юм байна. Тэгэхээр заавал одоо юу гэдэг англи данс мастай байх шаардлагагүй. Дансаар цэнэглэн гэхгүй шууд Apple Pay-ээр цэнэгэлдэг болохоор ер нь бол маш амар юм байна. Би нөгөө British Museum үзгээд алхаас жоохон ядраад за тэгээд эхлээд би шууд машин замаар явахаас үнэхээр айсан. Нэгдүгээр би Монголд оч скутерээр машин зам дээр явахаас айгүй айдаг байхгүй юу. За тэгээд би шууд одоо явгууны зам дээр энд тэр Lime bike-ийг ингээ унаад явж байгаа юм заяа. Тэгсэн чинь ингээ хүмүүс над руу нэг санаа хараад наа. Би ингээ хажуугаар зурж мөрөх гэсэн чинь ингээ надаас цочиж мочоод заяа. Тэгээд би ихэндээ ингээ юм бодохгүй за угаасаа би ингээ намайг туршлагагүй хүн унж ийн гэдгийг хараад эдгээр цочиж байгаа бах таа гэж бодсон. Тэгжээснаа би ингээ нэг сонирн болоод ер нь эргэн тойрноо ингээ ажигладаг байхгүй юу. Тэгсэн чинь надаас өөр явгууны зам дээр байк унж байгаа хүн нэг ширхэгч байхгүйсэн. Тэгээд би энд явгууны зам дээр дугуй унж болтгүй юм байна. Ингээ ойлгож байгаа байхгүй юу. Хүн гэд ингээд гинт ингээд царай сонирн болоод тэгээд би ингээ машин зам руу гарах гэж бүр амар айсан. Яагаад тэгэхээр дугуйны зам болон автобусны зам нь нэг юм байна. Нэг гихнэгээр явдаг. Гэхдээ яг зарим одоо гудамжуудаар нь дугуйны зам нь тусдаа одоо юм тэмдэглэгээтэй байд юм байна. Тэгээд би ингээ миний гарах гэжсэн зам болохоор тэм тэмдэглэгээ байхгүй. Тэгээд юм нөгөө нүсэр улаан хоёр давхар автобуснууд байгаа шүү дээ. Тэгэл би за би чадахгүй юм байна гэж тэгснээ тэр дугуйг нь буцааж тавьж болохгүй би ч юм уу хөөрхөн хүний замаар хөөрхөн зам тулцсан. Тэгээ одоо ойрхон зогсоол ердөөсөө байхгүй. Тэгэл за ямар ч сан гарыг гэдэг. Яж хаа тэр удирдлагын жоох ойлгохгүй. Уртлын нөгөө сакстай хэсэг нь аягүй хүнд болохоор одоо ингээд хоёр тийшээ би ингээ өрүүлээ алдаадсан. Удирдлагаа ер нь ингээ алдаадсан. Бүр ингэж яваадсан. За тэгээд хүмүүс чинь нөгөө миний тэгэж явж байгаагаас л айж ийн гэж утсан чинь нэг охин тэг явгууны зам дээр дугуйтаа явж болохгүй чинь нэг охин дугуйтаа явж байгаа. Тэгснэ тэр нь гадаа. Тэгснэ тэр нь ингээ яваад харч ухаан цочихгүйгээ ахавтай надаас. Тэгэд ингээд явж ива дугуун замаар заяа. Тэгсэн чинь би дахиад нэг юм ойлгосон. Би урсгал сүрөө явчихсан. Дугуун замаар урсгал сүрдэг гэдгийг машинуудтайгаа адилхан баруун гарын 4 100 гарын 4 баримтлаад яг ингээд нэг урсгалаар явах хэвээр гэдэг юм байд юм байна. Тэгэд ингээд би дугуйгаа унжсэн чи өөдөөс нэг охин ингээд ирдэг байхгүй. Тэгэл би яг нөө Монголд ингээд бас өөдөөс зөрдөн штэ скутер мотороор. Тэгэл ингээд амар зай тавьж өчөөл ингээд инээж минэ гэж хэлсэн надраа айгуу санаа хараад зурсан. Тэгэл энэ хүмүүс чи ер нь яагаад ингээд надраа муухай хараад байгаа мараад байгаа ухааны бодчихвол ингэсэн чи гинт дахиад доо ингээд ойлгож байгаа байхгүй юу. Come on нэг охин ингээд салгалж чадаад урсгал сүрөө яваад хахаар надраа муухай харна штэ гэж бодож байгаа байхгүй юу. Одоо ингээд явж идэг скутертэй хүмүүсийн ч ихсэн явгууны замаар явж болохгүй. Одоо ингээд явж байгаа байхгүй юу. Тим багаж ингээд замын цааталт нааталт гэд бүр яг бүгд нэг урсгалаад тэгснэ дахиад нэг юм нь гарцаар зам гарч мараад байгаа байхгүй би. Тэг хүмүүс бүр ингээд гайхаадсан за гарцан дээр нэг дугуйтай охин ингээд амар том дугуйгаа ингээд чирсэн унахчгүй ингээд дугуйгаа ингээд хөтлөөд алхацсан гарцан дээр зэрэгтэж гэрсэн тохио үлээж мүлээгээд гараад ахаар амар гайхаад байгаа байхгүй юу. Машинуудтайгаа зэрэгцээд яг зүүн баруун гэрэл тохоогоор ингээд ирэх ёстой маань л дадсан чинь би тэнд хүн шиг ингээд гарцаар ингээд зүгээр сайхан энийг ингээд барьцсан яваад байгаа байхгүй юу. Би тэгээ илгэлээ. Энэ нөгөө камер мембрын замын дүрм мөрөм хараад хүн амьтанд торгож моргодог бол намайг бол хит торгоцсон л байгаа. Миний wish list-д нэг цүнх байдаг гэсэн штэ. Тэгээ тэр цүнхөө үзсгээд ашиггүй дэлгүүр нонгорхоо байна. Тэгээ тэр цүнхийг харах удаа энэ Balenciaga-гийн Bel Air гэдэг ийм цүнх. Нойнс гоё нэ. Can I try the mini one? Thank you. Oh, so pretty. Энэ болохоор mini. Гайгүй сонирхолтой юм болж байна. Ингээд энэ 90 секундын турш ингээд тогтож чадах юм бол гараараа дүжлэлээд 100 паунд аавна гинэ. Турш үзэхгүй гэхгүй. Тэгээд надад бичлэг хийчих юм байхгүй. Би 90 секунд чадах болов. Би CrossFit дээр үзчихсэн л та гэхдээ арай 90 секунд тогтож байгаагүй санагдаад байна. За одоо ямар секунд тогтохыг харъя гэдэг. حتى الرياض يعني الجلسة الحديدة بتخلي اليد تتحرك وتدور. أنا عارف شلون تدور. Яагаад цааны залуу буучуу? Ямар ч сан хүмүүс мөнгө төлөөд энэ дээр
зүгдэг хэрэг авд юм байна л да. Дүгжүү. Тэгээ тэндээс нь энэ залуу бас мөнгө олж байгаа юм байна. Тэгээ эхлээд туршиж үзэж болно гинэ. Нэг туршаа үзчихтэй юм уу? Сонирхолтой л юм те. Би саяны туршиж үзлээ. Тэгсэн чинь энэ бариул нь эргэлдэм байна. Эргэлдээд идэм байна. Тэгэхээр айгу хэцүү. Тэгээ гараа ингэж одоо нэг гарын ингээд нөгөө гарын ингэж барьж болохгүй гэдэг дүрмтэй юм байна. Тэгээ барингуучууд ингэ эргээд байна. Тэгэхээр ер нь хэцүү юм байна л та. Одоо энэ залуу секундэн дээр явж байна. Энэ залуу чадчихсан. Halfway. Эргэлдээд байгаа болохоор хэцүү юм байна л да. Саяны нохоо байж штэ. Эзэнтэйгээ хамт одоо юм ажил хийдэг гинэ. Эзэн нь болохоор гадаа нөгөө гитараа барьцсан дуулт юм байна. Манай нөгөө гэрээ ажиглах супермаркетын гадаа. Тэгээ хамт ажил хийж байгаа гинэ. Хүмүүсийг одоо тэгэж хөвчөөдөг гэх юм уу. Тэгээ саяны нохоог Caesar гэдэг юм байна. Caesar гитарныхаа цүнхийг ингээд дэлгэцэн. Тэг хүмүүс одоо ингээд хандив өгдөг. Тэг надад зоос байхгүй. Надад би нөгөө анхны бодлоор солиулсан мөнгө штэ. Нийлээд 80 паунд боллоо. Тэрнээсээ 10 паундыг нь өглөө. Түрүүн бас яг метро руу орох гэжсэн чинь нэг залуу надтай ингээ айгүй хэмээрээд нэг юм одоо нийгэмлэгийн гишүүн одоо оюутан залуучуудыг ажилдаа болгоход нь тусалдаг, ажлын байраар хангахад тусалдаг. Одоо ийм төрийн бус байгууллага гэх юм уу, ашигын бус байгууллага гэх юм уу, тийм байгууллага байгаа. Та тэгээд залуучуудынхаа ирээдүйд, залуучуудынхаа ажиллаж амьдрах боломжинд нь та одоо оролцоод баг гэлтэхгүй мөнгө хандуулж болох уу гэхээр нь за тэг яа гэхдээ надаа юм кэш бэлмэг байхгүй наа гэдгсэн чинь уцаар бас хандив өгч болт юм байна. Тэгээд би 5 паунд ойлгох уу гэсэн чинь өстой perfectly fine болно. Мэдээж болно гэл. Тэгэд би яг 5 паунд хийх гэжсэн чинь өөдөөс өгсөн гэж би ингээ гэрээсээ гарахаа өмнө ээжтэйг ингээ яриа тэгээ ээж би яг 50 паундын хандив цуглуулчаад ирээгээд гарсан. Тэгээд би одоо 25 паунд дээр явж байгаа. Тэгээ та боломжтой бол надад 10-ыг өгч болох уу гэхээр нь би за болно гэд. Тэгээ 10 паунд чинь 48 сая төгрөг байгаа штэ. Тэгээ болно гэд тэгсэн чинь цаа чи ингэ байж яснаа. Та 25-ыг өгж болох уу гэсэн. Тэгэд би 25 арай боломжгүй наа 10-ыг өгье гэл. За. Миний эдгээр өдрүүд эхэлсэн байгаа байхгүй юу? Тэгээ өнөөдөр би босох гэж айгүй хэцүү байсан. Тэгээ нөгөө халуун ус ууя гэдгсэн чинь халуун ус байхгүй. Тэгээд бүр ингээ базалж өвдөөд. Тэгээд ер нь одоо л гайгүй болж байна. Одоо ингээ тэнийхтэйгээ байна. Тэгэхгүй бол бүр ингээ гидс хөвлий. Тэр хэсэг бүр ингээ айгүй чангарцсан. Тэгээд бүр ингээ зангирцсан. Тэгээд тэнийж болохгүй. Бүр яг ингээ нэг юм бүхтэлттэй яваадсан байхгүй юу? Тэнийхээр л бүр ингээ тэнд байгаа нөгөө хамаг булчин ингээд одоо урагдад задрах гээд байгаа юм шиг тэгж санагдаад. Тэгээд ингээл атайгаал яваадсан. Одоо болохоор гайг болж байна. Тэгээ сая надтай ингээд нохоо мохоо хүүхэд мөхөд тоглоод над руу арай нээж минийхэр айгу баярлаад байдаг байхгүй юу. Тэгээ сая нохоо над дээр ирэхээр айгу айсан ч гэсэн гоё ялаа. Сэтгэл санаас хэрэгчлээ. That's okay. Цагаагаар магаар ста гоё нөө кино шиг л юм. Гадаадад байгаа юм шиг л. Гараа дээр гангу хувцас өмсөд охин байна. Сторич нүдэж миний өдөр эхэлдэг. Ямар ч шалтгаангүй чамаг хараад инээдэг. Тараданта. За өнөөдөр бол англид ирсэн 5 дахь өдөр, харин хичээлийн 4 дахь өдөр. Тэг өнөөдөр манай хичээл 2:45-аас орно. Усанд ороод бэлдээд цагаа угаад замдаа метроны буудлын руу алхах нь метрондоо суун 40 минут гэж тооцоолоод очоод бас хичээл орохоос өмнө юм идэн гэхээр 10-аас сэржиж амжтсан билээ. Гадаад руу хэлний сургалтаар явж болдог гэдгийг би анх Easy Go гэдэг газраас мэдчихсэн. Тэгээ энэ газар маань ер нь бараг чимдаан бэлтгэхээс бусад бүх зүйлийг зохицуулаад өгчтэй билээ. Тэгээ миний сурж байгаа Easy English гэдэг сургууль ганцхан англи улсад байдаггүй. Хэрвээ сайт руу норох юм бол ямар улсын ямар хотуудаар байдаг вэ гэдгийг хараад тэгээд таалагдж байгаагаа сонгож болно. Тэрэн дээр бас ерөнхий үнийн мэдээлэл нь ч байгаа. Ер нь дэлгэрэнгүй мэдмээр санагдаад сонирхоод явмаар байгаа хүмүүс дэ зориулаад би
доор холбогдох хаягуудыг нь бичээд өгсөн байгаа шүү. While traveling in a group is great, but solo traveling is also a must. За хичээлийн 4 өдрөөр тарцсан. Манай одоо дунд түвшний ангийнхны турк хүмүүстэй танилцаад тэгээд би турктайсэн шүү дээ. Тэгээд би юм турк тавагт нэр идмээр байна гэд. Тэгээд бид нар одоо турк хоолны газар руу явж гин. Яг турк хүмүүс англи хүмүүсийг бодвол илүү нээлттэй байж магадгүй. Одоо англи хүмүүсээс бичлэгэнд оруулах уу гэж асууж жоохон дурууцах байх гэж бодсон би. Турк одоо энэ хүмүүсээс асууж үзнэ. Is it okay if I film you? Film you? Yes, on my YouTube channel. Oh, no problem. Okay. What's your name? My name is Berk. Berk. Yeah, Berk. Berk is a European name. Ah, I see. What part of Turkey are you from? Where do you live in Turkey? And in Istanbul, but I am student Oh. in Sakarya. Sakarya is very near Istanbul. I mechatronic engineering. Same like mechanical engineering. Ah. And How do you pronounce your name again? how do you pronounce How do you pronounce your name again? Berk. Berk? Berk. 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 But a lot of people say Berk. Ah, Berk. Berk. Uncomfortable day. Ah, For day. Doesn't matter. Berk, Berk, Berk. Birk. My Mongolian name is Batmarg. Batmarak. Oh, perfect. Batmarak. Means ruby. So people call me Ruby. Ruby. Yes. Oh, okay. Can I call me you Ruby? Yes, you can call me Ruby. Ah, okay. Thank you. Can I film you? Can you- 1 minute. Ah, okay. Businessman. Ah, how old is he? I'm 22 years old. Oh, okay. What about him? Excuse me. How old is he? 22. Same age. Your friends? Yeah, friends in London. How old do you think I am? And nice person and very social and actually beautiful. Oh, thank you. What about my age? Age. How old am I? Yeah, okay. And 20. No. Do you 19? think I'm younger than you? I think younger. No. 21? 25? No. 30? No. How old do you think I am? My age? Sence kaç yaşında? 24. No. Big or? Bigger and less? I'm not gonna say it. Okay. 26. No. 13. No. No, less. Less. 22. 20. 18. 18. 27. 27. 27. Actually, you look like 20 or 25. Yeah, look like 20. Or 25. Thank you. On Instagram? 195,000. 100. What? 1 2 3 4 5 6 7 8 9 10. No. 1 9 1 2 3 4 5 1000. Thousands. 195 yani. Flowers. 100. Ah, use it's 100. 100 100. 195 bin. 195 bin. 195 bin. Yeah. Your attendant in your country this program, any program? What? We met probably 4 hours ago, Yeah. and I like your influencers, and she is very kind. She is very beautiful, Yeah, beautiful, gorgeous. gorgeous, genuine. Evet abi. She is influencer. Mongolya'da 200 bin takipçisi var. Öyle mi? Vallahi. Sana çok meşhur. He, Moğolistanlı mı kız? Evet. Merhaba abi. Merhaba. Türkçesi biraz var. Gösterebilirsin. Moğolistan, they speak Turkish because we come from Moğolistan, you know that Turkish people. And then they move and they, they create the country and everything. Buradan geliyoruz biliyorsun. Biliyorum. Bilmiyorum. What kind of language they say? Mongolian? Yes. It's a lovely place. Oralar çok güzel yerler abi.
Fotoğraflar falan. He? Evet evet. It's amazing. Şölleri falan var bayağı. Çok acayip It's doğal yerleri amazing var. abi. Hello. Maybe you can say Ruby, it was a pleasure to have you here tonight. I hope you enjoy everything. Thank you. And It was you know, so delicious. very nice. What is the Yeah. food? Pizza. You have you enjoyed your lahmacun tonight. So tell your friend. I hope we take care of you nicely. Yeah. Yes, yes. It was a pleasure to have you tonight. Pleasure is mine. Thank you. You are very friendly. Hello to your country, Molistan. okay, that's it. See you later Mongolian people. Mongolian. Mongolian people. Mongolian. Mongolian people. Turkish people like Mongolian people. And you don't forget following Yeah. Don't forget following Ruby. our account. Yeah. Okay, that's it. See you soon. Like this video. Oh my God. Ariana, what are you doing here? Ariana, stop. Лондонгийн сургуультай юугаас 7 хоног сурах хэрэгтэйсэн. Тэгээд 7 хоногийн сургалт маань дуусж байгаа болохоор төгсөлтийн баяр гэдэг шиг нэг юм яг. Тэгээд ингээд нэрийг нь зарлаад тэгээд юм certificate of studies гэж өгд юм байна. Би ч одоо гэхдээ Brighton руу явна. Өөр 3 хатаар явж одоо дахиад сарын сургалт авах шиг 4 цаг гэрнэ. Зэсэн бацано. Би нөгөө German bakery-д ороод ирсэн байна. Тэгээд нөгөө алдаг юм авсан. Энэ удаад болохоор bacon-тэй авсан. Одоо цаг 12:42 болж байна. Саяны төгсөлтийн баяр шиг нэг хөөрхөн жижиг юм боллоо. Лондонгийн сургуулиудаа одоо ингээд дуусгачлаа. Маргааш өглөө дараагийнхаа руу явна. Өнөөдөр гадаа айгүй халуун байна. 28 градус. Тэгээд 5 өдөр тэгээд нөгөө нэг Jacob гэдэг залуутай уулзаад бүжигчилгээ хийчмээр лээ. Тэр залуу гол нь эндээс бүр 2 цаг магийн зайтай амьдардаг юм шиг үлээ. Тэгээд одоо төвд ирж дахиад Лондон Бридж дээр ирж бичлэг хийх юм уу мэдэхгүй байна. Бүжгийн бэлтгэлээ хийх юм уу мэдэхгүй байна. Лондон 7 хоног гэхдээ хангалтгүй мэнаа гэхгүй. Эндхийн нөгөө хичээлийн хуваар нь айгүй амар. Нэгт 3 дахь 5 дахь өглөө 9-өөс 12 хүртэл баг орж байгаа байхгүй юу? Тэгээ 2 дахь 4 дахь болохоор 2:45-аас 6 хүртэл тийм нийтмийн хуваарьтай явж байгаа. Өдөр орж байгаа анги дээрээ эрт сэрээд одоо гадуур дотор явсан зүгээр юм бэлээ. Тэг би болохоор тэгж чадаагүй. Яг өглөө орж байгаа ангиар болохоор эрт тарснаа ингээ өдөржингөө гадуур явж болоод байгаа байхгүй 20 км асууж болохоор. Лондонгийн EC English гэдэг манай сургуулийн нэр Монгол хүүхдүүд, Монгол залуучууд, Монгол хүнтэй ер нь таарах гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь яг манай төвшний ангид Монгол хүүхд бол байгаагүй. Энд бас ээлжээр орж байгаа. Тэгээ өөр ээлж өөр ангид Монгол хүн байсан байж магадгүй. Тэгээс би бол өдөөс нэг ч хараагүй. Төв хүмүүс аягүй харсан. Франц. Манай багш болохоор Монгол сурагч нар, Монгол хүмүүс хичээл зөндөө зааж ирсэн гэсэн. Монголчууд бол яг нөгөө easy go устуучдуулаад яг энэ Лондонгийн EC English зөндөө ирдэг юм шиг байна. Одоо Brighton-д очихоор хэр их монгол хүмүүс ирж исэн гэдээ бас асуунаа. Олон насны гадаад хүмүүстэй нэг ингэж суугаад тэгээд ингээ багш хичээлийн явц нь болохоор ер нь бол ингээ заримдаа багш өөрөө ярина, өөрөө заана, дүрмээ заана. Тэгээд заримдаа одоо юм аудио сонсуулна. Бидний одоо сонсголыг илүү сайжруулах гад сонсож байгаа юм хэрсэн ойлгож цээжилж чадчихин гэдэг. Тэгээд дараа нь тэр сонссон юм дээрээсээ одоо асуулт асууна. За тэгжээснэ тодорхой сэдв өгөн чинь өдөр шишиг фон гэдэг сэдв байсан. Дараа нь аялал, дараа нь science fiction кино, ер маш олон сэдвүүдээр ярилцдаг хоорондоо тэгээд за ингээ 2-ороо 3-араа гэх тэгээд гол нь хичээл болгон дээр бид нэрийг ингээ өөр хүмүүстэй нэг баг болгодог. Тэгэхээр нэг хүнтэйгээ удаа яриад хараад тасчих штеп. Тэнгүүд ингээд олон хүнтэй сольж яриад ахаар бас айгүй юу сайжирд юм лээ. Ярианы чадвар гэх юм уу. Тэгээд гол нь би ингээд хичээл дээр ороод science гэдэг харна. Би яг 3 ангид ороод чи би одоо шийдэх ухааны тухай юу ч мэдэхгүй гэсэн чи одоо юу гэдэг дандаа ингээд орж ирсэн. Би тэр усаас ирсэн манай улсад юм байдаг. Танай улс ямар гэдэг вэ гэд ийм харилцаа яваад ахаар ингээд ярианы чадварыг сайн тэлж одоо өгөхгүй штэ. Тийм болохоор маш олон сонирхолтой олон төрлийн сэдв барьж аваад мэдэхгүйсэн ч хамаагүй би мэдэхгүй л дээ. Би одоо ингэж сонсч ирсэн ч юм уу тэгэж ярилцахаар бас ярианы чадвар сайжирд юм лээ. Тэгээ олон төрлийн үг сурна, өгтөр сурна, холбоос сурна, дүрм сурна. Яг бид нэг ингээ хоорондоо нөгөө
одоо ингээд чатлаад юм яриад ингээд байж хахаар багш дундуур яваад ингээд бидний яриа чагнаад тэгэл буруу одоо хэлж байгаа юм сонсогдоод багш ингээд хальт яриа дундуур ярианы дундуур орж ирээд тэгж хэлээ шүүгээ засч өгөөл. Тэгээд бас манай ингээд нэг олон хөлтэй байгаа. 8 болоод өсрөөл 10 болоод тэгэхээр хүнийг бүртээ тулж одоо ажиллах боломжтой. Тэгээ гол нь өөрөө ичгүй байх хэрэгтэй юм билэ. Одоо хичээл чимээгүй байгаа л ингэхгүй. Тэр одоо угаасаа бүгд англиар сурах гэж ирж байгаа юм чаа. Буруу яриад байна, бурууг сонгоод байна, буруу дүрм ашиглаад байна гэж хийн шоолохгүй. Зөв өөртөө ихтэй ингээд багш ингээд нэг асуулт суугаад та нар юу ямар техник кино үзэх хэрэгтэй юм бэ? Та нар одоо чинь Black Mirror-ын тэр ангийн үзсэн гэж хэлж байгаа. Тэгэхэд би үзсэн тэр ангийн юм байсан, тийм байсан гэдээ хамаагүй ярих хэрэгтэй юм билэ. Тэр гол нь Монголд англи хэлний сургалтанд суугаад хоорондоо за англиар яриараа гэсэн ч гэсэн монгол хүнтэйгээ ярьж байгаа болохоор дунд нь ингээ хальт ганц хоёр монгол үг авчираад ойлгох гэдэг байхгүй юу? Одоо юу гэдэг одоо нөгөө нэг гэдэг ч юм уу тийм суулгамууд ашиглаад яг ийм сургууль дандаа гадаад хүмүүстэй өөрийгөө яг англиар ойлгуулсан гэдэг айгүй чаленж юм байлээ. Тэгээ би дундаас нь бүр ингээ тарих ядраад ингээ яа за байж байгаа гэсэн чинь нөгөөд ингээ ойлгохгүй уус байж байгаа гэдэг үг ойлгохгүй шүү дээ. Тэгээ яг орс хүмүүс байсан. Тэгээ орс хүмүүстэй болохоор ингээ дундуур нь ингээ орс марс ингээ хэлээд яриад байгаа байхгүй юу? Ер нь ийм орчинд нэр сурах хэрэгтэй супер юм байна. Манай ангид 33-аас 40 насны хооронд байгаа тийм 3 ихч байсан. Хэл сурна гэдэг чинь ганцхан залуухан хүмүүс зориулсан зүйл биш. Тэгээ тэр 3 ихч бүрнээс супер хөөрхөн заяа. Зан ааш машин гүнхий хөөрхөн. Тэгээ ер нь айгүй олон улсын олон насны хүмүүсийн одоо ингээд соёл те бие авч явж байгаа юм аягаар хэлж байгаа тэр болгоныг ингээ харах бас айгүй сонирхолтой. Тэгээ тэр дундаас нь би өөрөө Монголыгаа төлөөлөд ингээд сууж байгаа байхгүй юу? Миний сонгосон анги болохоор зүгээр general English шахгүй юу? Ерөнхий англи хэл. Миний хувьд болохоор би орсоор яаж ярьдаг шиг англиар тэгж ярьж сурахыг хүсэж байгаа. Төгдөрхгүй, гацхгүй ярих чадвар болохоор өөрийгөө ихтгэж цэгнээд буруу хэлэх гээд байна уу, буруу дүрм ашиглах гээд байна уу, энэ үгээ буруу дуусгах гээд байна уу гэж айгүй юм ядаргаатай бодож яриад байдаг. Одоо нэг гэж дуусчихад музей рүүгээ явъя да. 3 өдөр очиод нэгэн дээр нь хаацсан байх нутсан нөгөөдөгтөр нь очиж байгаа замаасаа микрофон алга болгоод микрофоны хайсараа татсан. Одоо ингээ 3 дахь өдрөө авах гэж байна. Манай ингээд 2008 оны охин байгаа. 33 нэмэх ихчж байгаа. Яг юм олон төрлийн хүмүүс. Гэтэ бүр яг юм жоох хүмүүс байхгүй. Тэг би яг ингэж бодлоо. Дандаа нэг хэвийн ажиллаа хийсээр агаад, нэг хэвийн амьдралаар амьдарсаар агаад яг одоо яг л нэг ингээд замаараа өдөр болго ингээд автагдаад байгаа юм шиг яг тэгэж явсаар агаад залхацсан нэг амьдралын утга учир алдсан юм шиг санагдаад байгаа тийм хүмүүс ингэж одоо өөрийнхөө англи хэл мэлийтэй сайжруулангаа амьдралынхаа юм маягийг бүр ингээд тийс ондоо болгоод айгүй чаленжтай сонирхолтой байгаа байхгүй юу. Ингэж байвал та супер юм байна. Нөө тогон цохиулаад хүнийг ингээд сэргээж байгаа юм шиг, эдсийг сэргээж байгаа юм шиг. Гэхдээ ер нь л гоё юм аа. Гоё юм. Яа энэ дэс айгүй баярлж байна. Зарлага бодоод жоохон ягаад одоо стресс гэсэн би миний өртөг бодоод энд сар байхаа бодоод ингээдсэн чи бүр өртөөсөө харамсахгүй. Ямар азар ийм боломж олдоод тэгээд юм аюулгүй те ирсэн гол зорилго одоо англи сурах тэгээд байрлах байр гэдэг асуудал нь одоо асуудал биш яг юм зохицуулагдчихаар айгу санаа амар явт юм байна гэсэн. Тэгээд метро энэ нэг ойлгомжтой. За би гарлаа энэ. За би нөгөө нэг улаан 2 дахь автобусны 2 дахь хүрт нь сууж үзчихлээ. Үзэж гин яг одоо British Museum руугаар явж байна. Би Лондонд ирчээд өртөөсөө машин сууж яваагүй шүү. Дандаа метро эсвэл дандаа алхаад гоё жоохон амар. Би нөгөө өндрөөс яг юм өндрөөс айдаг фобиатай бол биш. Гэхдээ ер нь жоохон өндрөөс айдаг болохоор ёо яг мөрөх гэж байгаа шиг харагдаад байх юм хажуудлах юм байдаг. Ер нь иймэрхүү харагдаж байна аргашаа. Нөгөө TFL Go гэдэг аппликейшнээрээ автобусаа яг ганцхан автобусаар явах гэдэг маршрутыг сонгоод тэгээ сууцсан. Тэгээд буугатаа ч ихсэн айгүй амар энэ дээрээ одоо ингээд автобусныхаа буудлын нэрийг хараад ингэ явчих юм байна. Үгүй дээр нь сууж байгаа болохоор амар юу юм байна. Им эргэлтэн дээр шууд нөгөө нэг
төвөөс түлхэх хүчээрээ физикийн хуулиараа шууд ингээд амар ингэж найгад юм байна. Араас нь ингэж хэрэгдээд. Гоё юм аа. Гол нь одоо энэ нөгөө цонхон жоохон юм одоо юу гэдэг загалтцсан юм шиг байгаад байгаа болохоор одоо гадаа ямар гоё харагдаж байгааг нь харагдахгүй л юм л та. Яг нөгөө нэг автобус нөгөө зогсдөө штэ. Яг тэр зогсох үе жоохон юу юм байна. Баримжаа алдагдчихж байгаа болохоор яг нь хажуудлынхаа шонгог мөрөх гээд байгаа юм шиг. Тэгээд нөгөө эргэлт хийж байгаа үед энд суудлын хажууд ямар нэгэн хаалт байхгүй болохоор шууд хажууд шиг унчих магадaltaй л гэж бодож байна. Гэхдээ яг автобус нь тийм айгүй хурдан хүн амтан дотор нуунж мунхаарч бүр тэгтлээ хурдан явахгүй л байна л да. Гэхдээ ер нь томоотой сууг гэхгүй. Энэ сүлжээнээсээ болж байгаа мó би одоо арай сүлжээ муу барьдаг өрн телефоны дугаар авсан юм мэдгүй. Хоёр давхртаа ингээд интернет нь болохгүй байна. Тэгээд ямар азар нөгөө автобусныханд бодлын нэр гарч ирсэн. Тэгэхэд ер нь гоё ч юм уу гэхдээ сүлжээгүй байвал автобусанд явж байхдаа уцаа оролдохгүй зүгээр ингээд эргэн тойрноо хараад нүдэн амраагаал юм бодоол. Одоо би та нарт нөгөө нэг автобусны буудлын дээрээ зогсох үедээ яг автобусны буудлаа мөрөх гэж байгаа юм шиг яг юм эвгүй ойрхон зогсдгийг харуулъя. Урсгал нь эсрэг болохоор барц эвгүй байгаа яг буруу яваад байгаа юм шиг. Сони илэг зүрх бүхний байр солигдсон юм шиг тойлон тараад байгаа юм шиг. Яа, стамд юуархан зүрээд байгаа зү. Яа. За би музей дээр ирсэн. Маш их хүнтэй. Би иш арга байлаа. Ийм урт хоочрон дээр Лондонд байх сүүлийн өдрөө үржижснаас зүгээр дахиад гадуур алхаал зүгээр гоё хүмүүсийг хараал энийг л явжсэн дээрүүлэхгүй тий хар халуунд. Сая автобусаар явж байгаад энэ Buckingham Palace гэдэг газар ирсэн байна. Яг тийшээ очсон сая. Тэгээ бичлэг өрдөөсөө ийгээгүй бүр асар их хүнтэй байна. Тэгээ гадаа бүр маш хурц тод тийм нартай байна. Buckingham Palace нь хааны ордон. Гэхдээ хааны ордон гэхээр яг эндээ амьдардаг, унтдаг, тухтай байдаг гэхээс илүү офис маягаар ашигладаг, ёслол арга хэмжээнд ашигладаг тийм ордон гэдээ ойлгоцоход болно. Buckingham ордон нь Лондон хотын маш том жуулчдын газруудын нэг гэж явдаг. Ордон руугаа орж болно гэсэн үг. Гэхдээ бүх хэсгээр нь цоцолж болохгүй. Яг болдог хэсгүүд нь гэх юм бол хааны гэр бүл төрийн хүлээн авалт ёслолд ашигладаг 19 танхим, хаан ширээний өрөө, яг төрийн ёслол, албан ёсны зураг авалт болдог хамгийн алдартай өрөө ийм хэсгүүдээр нь цоцолж болно. Амралтын өдрүүдээр, баярын өдрүүдээр тэгээд яг аялал жуулчлалын зуны өдрүүдээр тасалбар айгүй хурдан зарагдаж дуустдаг болохоор үүднээсээ шууд очиод тасалбар аваад орно гэдэг яг баталгаатай биш гэсэн. Сүүлийн хүнийг 5:30-аас авдаг. Тэгээд орж чадаагүй. Гэтэ яах вэ? Одоо яг энэ хажууд нь байгаа энэ паркын нэрийг бол би мэдэхгүй байна. Энэ парк бол өстой гоё юм. Зүгээр ингээл мод, маш их мод, зүлгэн талбай нь бүр асар том байгаа байхгүй юу? Тэгэл гоё эндээ суугаал, чилрээл аягүй юм тайван, агаартай, подолк шиг улаачлаа. Нар нь ингээд жоох удаан байхаар Лондон ч бороотой бүрхэг гэдсэн яасан. Өнөөдөр би ийм лүктэй байна. Одоо юу яана? Хараад хувцас соличоод тэгээ нөгөө Джейкоб Лондонгийн гүүрэн дээр 4:30-аас 5 хооронд уулзъя гэсэн. Тэгээ очиж жоохон бүжгийн бэлтгэл хийдэг. Яа энэ бүр ямар гоё юм бэ, нэг юм портал шиг харагдаж штэ. Ингээ зүгээр гүлрүүл ховстуулах юм шиг. Лондон паркаараа алдартай гэж паркууд нь ялтчгүй л гоё юм байна. Та нар ийм мод айгүй их одоо энерги тээжэдэг гэдэгт итгэдэг үү? Мод тэрвэрх гэдэг одоо нэг зүйл байдаг байхгүй юу? Яг шууд утгаараа мод тэрврээд
Ингээ өөрийгөө цэнгэлдэг, газраас энерги авдаг, муухай амнасаа салдаг гэд. Би бол хаяа мод тэрчдэг. Тэгээ модтой ингээ ярьж мараад. Цэн үү гэл. Одоо ингээд моднууд амтай гэж бодоод харахаар ёо бүрс энэ мэд шид шиг. Нэг ширхэг банан 0.27 паунд. Танар намайг ханаага хартаа. Энэ бол Tower Bridge. Би одоо нэг бүжиглэхээ явж байна. Тэгээ замаасаа төөрөөд би гүрний энэ талд байгаа гэж бодсон чинь ийшээгээ би яваалсан байхгүй гэсэн чинь биш тэгээ одоо би ийшээ буцаж явах хэрэгтэй байна. Зүгээр замынхаа хэсэг талд байсан юм шиг байна. Гүрний нөгөө талд ч мэдэхгүй би ойлгохгүй. Гэхдээ би төөрснийхөө ачаар Tower Bridge-ээр ингээд давах гэж шít. Роло барьцсан. Яа, тэгтээ бүр үнэхээр гоё ээ. Төөрсөн ч үзэсгэлэнтэй төрчтэй. Та нар гоё гин зүйлийг боддоор нь хардаг ч болоосай. Хүмүүс нэгэ зураг авахулаад байж идэм байна. Надад болохоор зураг авч хүн байхгүй. Надад би байгаа. Гэхдээ тэр нь зүгээрээ. Ой. Та нар зүгээр л энэ замаар ажиллагаа явна гэж боддоо. Яг уу яг энд амьдардаг хүмүүстэй энэ зүгээр хэвэн зүйл болцсон байх нь аргагүй л байна. Гэхдээ гоё юм аа. Би ер нь аюу азтай. Өмнөх Солонгосын аяллыг болохоор би аялалч гэжтэй Солонгос явсныгаа болохоор аялал гэж яг бодохгүй байгаа хгүй юу. Яагаад тэгэхээр одоо яг гой газруудыг үзээд өөрөө гой бичлэг хийгээд явж чадаагүй. Тэгээ одоо яг гой нөгөө нэг хилээс хажуулангаа давхар аялж байгаа болохоор надад бол бүр үнэхээр супер гоё юм. Тэгээ би яг Лондон UK-ийг сонгосондоо ер нь айгу баяртай байна. Тэр яах вэ? Хаан бүжиглэх юм бол тэрийг олчлээ. Төөрөл баярлаад яваад байгаа гол зорилго нь бүжиглэх гэж хийж. John, yes. Cool, I got you. One. And two. And sorry, as I just said, deep boom into W. Boom, boom. Boom, boom, whoa. Boom, boom. 7. Chanel. D. Boom. Tick. Boom, boom. Boom, boom. Your very pickup is very good. Boys are doing. Jake. I'm Mason. How long have you been dancing? I started dancing when I was 6. Oh. So like I was a baby, yeah. Baby. 20 years. Yeah, well 19 years, I'm 25 now. I've been breakdancing since I was 7. Do you know I love breakdancing. the style electro? Yes. We have the biggest community in Asia of electro dancers. Okay. shit. Like boogaloo styles. Oh. I don't know about the Like animation styles. No, electro. Oh, we might have to. Do you wanna see? Let's see some videos. This might be a new style, mate. Might be a new style I've got to look into. Okay. It's a bit like whacking. Yeah, it's a bit like whacking. But then like locking at the same time. That's cool. Whacking and voguing mix, that's Did this cool. originate from Mongolia? No. Okay. From France. France. Oh, Okay. I like that. We're learning. When like did you start dancing? Yeah. What age? When I was 18. 18. Okay. For 18. You're insane for picking it up like Like that. late as you would say. Insane.
Your pickup speed is your very quick. The pace that you pick up routines is very, very good. Thank you. Yeah, I would have thought you'd have done it from like a baby. That's really, really, that's crazy. Yeah, That's like, you got quick pickup speed. It's like from watching you, it's really good. I definitely need to come to Mongolia. Mongolia is a shout. Definitely. За, Лондонд өнгөрүүлсэн сүүлийн өдөр супер гоёлаа, дуртай зүйлээ хийлээ, гоё бичлэг хийгээд авлаа. Өстой гоё наа. Айгу азтай гар өөрийгөө мэдэрч байна. Тэг гол нь хажуугаар хилээ сураад байгаа байхгүй би. Аялах хүсэл, Европт ирсэн гэдэг одоо энэ сэтгэл хөөрөл мөрөл гээд авахцаад нөгөө нэг сургууль дээр ингэж байгаа, хичээл дээр юм заасан гэдэг нь яриаг юм байна. Ямар ч хичээл бол би сайн хийж байгаа. Дуртай хийж байгаа, идэвхтэй оролцож байгаа. Багш тэгэл very good Ruby гэл одоо Brighton-д очихороо Brighton гээ ер нь хотын нэрийг би зөв уншиж байна гэж. Brighton-д очихороо яг өнөөдөр хичээл дээр ийм дүрм сурлаа. Өнөөдөр хичээл дээр бид нар инглиш хэлээ гэд ярина. Ямар ч Лондонгийн хамгийн сүүлийн хичээл болохоор юу байсан? Хоёр үйл үгийг холбохдоо эхний үйл үгийнх нь ардаас орж байгаа үйл үг нь төгсгөлдөө ing-тэй байх уу? Эсвэл дундаа to гэдэг одоо дагвар, ухтуур гэдгийг одоо юу гэх юм бол монголоор тийм холбоос ах уу гэдэг юм сурсан. Одоо чинь want гэдэг үгний ардаас дараагийнх нь үйл үг нь ing-тэй орохгүй харин дундаа to гэдэг орно. I want to go home гэдэг ч юм уу тий. Тэгснэ deny гэдэг үгийн ардаас үйл үг нь ing-тэй орно. I deny to гэж хэлж болохгүй. Deny being questioned ч юм уу тий. Эсвэл imagine гэдэг үйл үгний араас орж байгаа үйл үг нь ing-тэй орно. Imagine to гэж хэлж болохгүй. Imagine traveling to another city alone гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юм аа. Лавлж сурсан гэх юм уу? Brighton дуулцъя. Лондонгийн влог ер нь баг ингээд дуусчих шиг байна. Йоо супер. Дугуун дээр амар том спикер тавьсан дуу сонсоо явж идэг. Ер нь ингээд мэддэг юм шиг алхаж чахаар. Гэтэ Руби ингэж алхаад илээ гэд бас хамаагүй алхаж болохгүй шүү. Хоёулгүй байдлаа сайн бодорой. Лондонгийн сүүлийн шөнө гоёлаа. Хайртай шүү Лондон. Над цайхан цанд баярлаа.